Танай намын дарга ер нь баг хурлаараа сонгох нь зөв гэж та бодож байна уу? Олонхын оролцоотой нээлттэй шийдвэрээ гаргах нь зөв гэж бодож байна. Баг хурл их хурлаа ялангаараа сонгох ёстой гэдэг бас гişүүд хуваагдаад байгаа шиг байна. Тийм харин нээлттэй мэтгэлцэл хоёр нэр дэвшигч маань ярилцаад яг хаана санал нэгдэх юм бэ? Ярилцаж асуудлыг шийддэг баймаар байна. Шууд одоо дээрээс нь чиглэл өгөхлөөр аль нэг баг хурлчид их хурлаа шийднэ гэсэн зүйл бол байхыг хүсэхгүй байна. Намын гişүүд бас их ностой зүйл ярьж байгаа шүү дээ. Нэгнийхээ гэмт хэргийг мэдсээр байж нууж байгаад яг намын даргын сонгуулийн үг ч юм уу гаргаж ирдэг те. Эсвэлтгүүгээрээ ингэж ус төр хийж штэ. Энд дээр нь та ямар байр суурь? Тийм олон жилийн туршлагатай зарим улс төрчнөр дандаа л ийм ярьдаг, ийм л техник ашигладаг. Цаг нь болохоор хилэнчүүдийг би мэдж байгаа ч үгүй. Цааш нь ярих юм ч үгүй те. Үнэхээр Монгол улсаар дүмнээ бодож байгаа юм бол тухайн үед нь мэдээллийг ил тод гаргаад прокурор ч юм уу шүүгч юм уу ялдаа тэмцэх газарт нь мэдээлэл өгөөд шалгуулад эртгэн одоо зөв бурууг нь дэнсэлсэн зүгээр шүү дээ. Ийм өөрсдөө мэдээлэлд ойрхон байдаг зүйлээ ашиглаад үнэн худлаа нь мэддэхгүй зүйлийг ингэж ярьж байгаа би хүртэл одоо дотор нь байгаа хүнд төөрч шүү дээ. Өөрсдөө мэдээллийг өөртөө ашигтай байдлаар л ашиглаад байна. Энэ бол муухай зарчим. Болоосэй гэж бодож байна. Мэтгэлцээнийг ер нь яаж явуулах зүгээрээ танд санал байна уу? Тийм нээлттэй шууд яваасаа гэж бодож байна. Шууд дамжуулалтайгаар тэгж явах юм бол бид нэр илүү олуулаа хармаар 100 гаруй жилийн түүхтэй Монгол ардын нам одоо бөөлтэй сүртэй бодлоготой институт засгийн нам бид нар дотоод ардчлалаас байгаа гэдгийг харуулах хэрэгтэй гэж бодож байна. Танай намын баг хурл нь яг хэрхэн өрөнд юм бэ? Дотоодоо яг үнэхээр тийм диктатурын тэр байд юм уу? Уурын эмсгэл нь ямар байдаг? 2-3 намын баг хурал дээр сууж үзэхэд гадна талаас нь хараад төсөөлж ирсэнээс бол шал ондоо байсан. Өмнө нь бол даргын гаргасан шийдвэр гэж бүгд гараа өргөдөг юм ч юм уу тийм төсөөлөлтөй байсан. Гэхдээ баг хурал дээр ороход ялангуяа ардын намын залуу гишүүд бол маш одоо зарчимтай, зөрөгтэй, хүчтэй байр суурь микрофон дээр эндэр дээр илэрхийлж байгааг нь хараад бол Монгол ардын нам бас дотоод арчил байд юм байна. Илүү сайн боловсон хүчин бас байгаа юм байна. Ирээдүй байгаа юм байна гэж би одоо намын гишүүнээр зөв бас иргэн хүний бас ойлгох мэдэрсэн. Энэ намын даргын ус төрөөс болоод чуулган бас тасалдаад байна уу гэдэг юм шүүмжил яваад байна шүү дээ. Чуулган бол тасалдаагүй байгаа шүү дээ. Ардчилсан намлт төсөв дээр завсарлага авсан тийм. Бусад зүйлүүдээр бол Монгол ардын намын зүгээс бол ирэх барьж байгаа намын зүгээс бол завсарлага аваагүй байгаа. Өнөөдөр нэг завсарлага авлаа шүү дээ хүнсний тухай. Тийм энэ хүнсний тухай хууль дээр л завсарлага авч байгаа болохоос шиг засгийн газартай хамааралтай ажил дээр бол ямар нэгэн одоо гацсан зүйл бол байхгүй. За баярлалаа.